Дараагийн мэдээ байгаль орчны салбарт өнөөдрийн байдлаар 2700 гаруй албаагч, цагуур, орчны шинжилгээ, ус, тусгай хамгаалалттай газар нутаг, за мөн дээрээс нь байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж байна. Тэгвэл 2026-аас 2030 оны хугацаанд байгаль орчны салбарт шинээр 2000 мэргэжсэн боловсон хүчин бэлтгэх зорилт тавьжээ. За шинээр бэлтгэдэг мэргэжилтнүүдээс 400 орчим хүнийг гадаадын ихтэй сургууль болон судалгааны байгууллагуудад сургаж мэргэжүүлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Гадаадын хамтын ажиллагааны хүрээнд Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Герман, Финланд, Австрали зэрэг улсын ихтэй сургууль судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна. За хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойн газар, усны газар, цагуур орчны шинжилгээний газар болон салбарын бусад байгууллагууд нэгдэн оролцож хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэх ажлыг уялдаа холбоотой хэрэгжүүллээ. Хамгийн анхдагч хууль бол байгалийн өөрийнх нь хууль. Тэгэхээр энэ байгалийн хуулийг ойлгож, байгальтайгаа харьцаж, амьдарч өнөөдрийг хүрсэн дөрвөн улирал, тал хээр хангаа говь бүс нутагт нүүдлэн амьдарч ирсэн ногоон соёл иргэншил бүхий Монголын ард түмэн бүгдээрээ байгаль хамгаалагч, байгалийн талаар сайн боловсон хүчинтэй болгоно. Энэ салбарыг энэ улс орны газар нутгийг ирээдүй Монгол улсад үлдээх туйлын чухал том хөшөөрөг үр дүн байх болно гэдэг бүрэн дүрэн итгэж байна. Ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн дээр байдаг байгаль орчны мэдээллийн санд байдаг бүх төрлийн мэдээллүүдийг чөлөөтэй ашиглах болцоогоор хангаж байгаа. За мөн байгаль орчны салбарын мэргэжлийн лабораториудад дадлага хийх, туршилт хийх энэ болцоог өгч байгаа. Тэгээ сая хэлсэн мэдээллийн технологийн хоршилттой маш их олон мэргэжлүүд уялдж байгаа. Тэр утгаараа бол ажлын байран дээр мэргэжих болцоог нь хүмүүстээ илүү тод гаргаж өгч байгаа, болцоог нээж өгч байгаа гэсэн үг. Салбарын мэргэжсэн боловсон хүчнийг тогтвортой ажилуулах зорилгоор орон сууцны дэмжлэг, орон нутгийн нэмэгдэл, тогтвортой ажлын байр, карьерийн шатлал зэрэг нийгмийн баталгааны бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За ногоон ирээдүйн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль орчны салбарын хүний нөөцийн чадвах бэхжиж, шинжлэх ухаан суурилсан бодлого технологийн шийдэлд бодитоор нэвтэрч залуу үеийн оролцоо нэмэгдэх чухал нөхцөл бүрдэх юм.